Хөтөлбөр үргэлжилж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд 2018-аас 2023 оны хооронд 5 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 349 ажил хийснээс гадна эрх зүйн сургагч 800 гаруй багш 2200 гаруй хөтөч бэлдсэн байна. Цаашид тус хөтөлбөрийг үргэлжлүүлэх дараагийн бодлогын чиглэлийг тодорхойлох хилцүүлэг боллоо. Хүн болгоно нөгөө мэрэгчсэн хуульч явах бол албагүй. Гэхдээ хүн болгонд зайлшгүй эрх зүйн мэдлэг боловсрал анхаан шатны мэдлэг хэрэгтэй болсон ийм цаг үед бол бид нар амьдарч байна. Тэгэхээр нөгөө энэ үндэсний хөтөлбөр маань тодорхой хугацаанд хэрэгжээд дуусчлаа гэхэд зорилготой хөгжлөө гэхэд бас хэрэгэлцээтэй тийм ээ. Хүний эрх зүйн боловсрал, хууль тогтоомжууд өдөр их тусам шинжлэгдэж байна. Агуулга нь өөр болж байна тийм ээ. Хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн хэмжээнд эрх зүйн хөтөч сургагч багш бэлтгэжээ. За эдгээр нь орон нутгийн иргэдэд хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг. Булган аймагт тус хөтөлбөр хамгийн сайн хэрэгжиж, аймгийн хэмжээнд 224 эрх зүйн хөтөч ажиллаж байгаа юм а. Мэдээллийн сувгууд ингэж олон байгаагийн хувьд болохоор иргэддээ хүрэх эрх зүйн боловсролын хүртээмж бол сайжирсан гэж үзэж байгаа. За энэ нь юугаар тодорхойлж байгаа гэхээр бид нар хамгийн нэгдүгээр юун дээр авч үзсэн гэхээр шүүх хяналтын байгууллагад эрхэн зөрчигдсөн иргэдийн шүүх хяналтын байгууллагад хандсан иргэдийн тоо бол нэлээд өссөн хандлагатай гарч ирснээр бид нар энэ бол бас үр дүнтэй байна. Цаашид энэ бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрөөр үргэлжлүүлээд явах зүй тема гэдэг байр суурьнаар бол байна. Иргэдийн дунд нийгмийн даатгалын шимтгэл тэтгэврт гарах болон газар барилгын асуудалтай холбоотой хууль эрх зүйн мэдээлэл авах хэрэгцээ түгээмэл байсныг албаныхан онцолж байлаа. За урьдчилсан хөндлөнгийн байгууллагын гаргасан судалгаагаар бол энэ хөтөлбөр бол амжилттай хэрэгжижээ. Цаашид бол бас энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэх мөн санхүүжилт тогтолцооных нь хувьд нь бол эргэж харах, сайжруулах зүйл байна гэдэг юмсан дүгнэлт гарсан байж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн тусалцааны төв болон 34 салбарыг байгуулж, эдгээрээс 65,000 гаруй иргэн үйлчилгээ авчээ. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг цаашид 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үйл ажиллагааны дугнаж ярилцсан.